guys, би одоо цэцлэгээ осолж чаад зуны амралтын төлөвлөгөөгөө гаргах гэж байна. Тэгээ миний бичлэгийг дуусна үзээрэй. Би ихээ цэцлэгээ ослох юм. Энэ үеийн гоё хэмтэй тэрснос. Саачлаа. Perfect. За одоо бичлэгээ арцгой. Энэ бол А3-ын цаас гэдэг. Энээс том байж болно. Гэхдээ би надад энэ хангалттай юм шиг санагдаад би энийг авсан. Алмаастай шугам тэгээд дэмхүүл юм байхад яг болоо. Тэгээд дуусчихлаа. Одоо би танарт юу төлөвлөснөө, яах гэж бичснээ одоо танарт тайлбарлаж өгч байна. За эхнийх нь гэр бүлээрээ аялах. Би бол гэр бүлээрээ гоё ад жаргал олон хоног зугаалахыг хүсдэг. Тийм болохоор би маргаас эхлэх гэж байгаа. Тийм болохоор би энэ дээрээ оруулчихсан. За дараах нь горхин дээр тоглох. Би тэр хөдөө очиод горх байж штэ тэрнээр би өсөрч чараагаал уусд ингэ зацаад жоохон толгоо норгоод тэгэж тоглох амар дуртай. Тийм болохоор би энэ дээр бас оруулсан. За дараагийнх нь вагонд сууж үзэх. Би ерөөсөө вагонд сууж үзэж байгааг болохоор бас вагонд сууж үзэх гэдгийг энэ бичсэн. Дараагийнх нь борон орж зогс. Би бороныг ямар ч цуугүй нүдэ найд намуухан орж байхад салхихгүй намуухан орж байхад нүдэ найд юм төсөөлөд гоё борон орж зогс бас дуртай байдаг. Шүүхрээ ярихгүйгээр ямар ч сум юм байхгүй. Бас зогсохоор гоё чигний өнөртэй бас гоё идэг үстэй. Тийм болохоор энэ битсэн зөвлөн дээр өнгөрөх. Бүр ингэж бүр амар өнгөрөхгүй л дээ. Зүгээр л хөл төвцөнгүү хийхэд байгаа. Тэнгүүд яг тэр хийж ирсэн. За мэдгүй ямар ч би бас зөвлөн дээгүүр хөл нөхцөн алхуул ээж эрүүл мэдэнд сая гэж хэлсэн. Тийм болохоор би энэ бас бичсэн. За гэртээ зарим хийх. Зуны илэрч зарим иддэг хүн гэж байхгүй үстэй. Гадуур явж зарим авчихснаас гэртээ ивэл бас гоё те. Тархтай зарим. Өмнө би хийжсэн тэр бүр амар гоё амтсан. Тэрийг би бас гоё дурсанзаа сэтрийгээд дахиад хийх байгаа. За дараагийнх нь онцтой иддэг влог хийх. Би ч маргаас аялан гэдсэн шүү дээ. Яг тэр газрынхаа амц тунгуудыг иддэг тийм влог хийнэ. Тэгээд энэ дэр хэвчсэн. Өрөөгөө улам гоё болох. Би өрөөндөө зүгээр л decorations авах гэдэг байгаа байхгүй. Decorations гэдэг чинь чимэглэл одоо гоё нэг намын самнан дээр гоё тавих тийм чимэглэлүүдийг хийгээд байгаа. Тийм хөл юм аа. За дараах нь эмээтэйгээ хамт ногоо тарих. Би ч тэр зун мөн багтаа ахтаа зүгээр л хүрт мөрс нөх шороолц. Ингээд авцсан явж идэв тийм зураг гэдэг. Тэр хэсэгт ногооныхаа ажилд орондоо вандуй суулгаад ногоо зэрлэг мэрлэг зулгаагаад ногоо услаад тэгж юм. Миний дуртай тарус, миний дуртай тарусыг тарина. Өөрөлөө идтгэлтэй. За дараагийнх нь номын тэмдэглэл хөтлөн. Номын тэмдэглэл хөтлөх англи номооч хөтлөн, монгол номооч хөтлөн. Монгол ном нь нэмгэн ном биш. Зузаан ном унш дуусчаад хөтлөн. Дараагийнх нь угаалгын машин ажиллуулах. Би угаалгын машин ажиллуулахгүй зүгээр гаргаад хагтаагч байгаа зүгээр сэгсрээд тавьж чадчихсан. Гэхдээ ажиллуулж чадахгүй байгаа болохоор бас багш юм сураад ирээ энийг бас оруулсан. Дараа шинэ хоол хийж зурв. Би бол ганцхан өндөг шат чадна. Бас кофе чадна. Гэтэ хоол өөр тэрнээс тэр хоёроос өөр хоол хийж чадахгүй болохоор бас шинэ хоол хийж сурнаа. Одоо амархан бантан будаж шөл паста ч юм уу за мэдгүй ямар ч амархан хоолнууд хийж сурна. Тэгээ би танарт харуулнаа. За дараагийн хамгийн сүүлчийнх нь влог чааш хийх. Бас влог хийхгүй ингээд лагаад гэх юм бол бас subscribe хасагдаад байна шүү.
Тийм болохоор хийн. Энэ 3 дээр нь харин жоон бодож байгаа нэмнэ. Нэмэхээр та нарт хэлнэ. Одоохондоо бол бодог байна. За тэгээд энэ жин ингээд Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday, Saturday, Sunday гэдэг. Одоо би ингээд дугуйлж байгаа хасаа дугуйлмуудаа ингээд хэд явандаа хөтлөндөө 100-ны ямар сар эдгээр бүгдөө бүх хоног нийлээд 92 хоног байгаа. 92 хоногтаа би аж аргалтай ямар ч гонёглол авахгүй ямар ч одоо уйл айц тийм муухай сэтгэл хөдлөл авахгүй зүгээр л бүх өдрийг аж аргалтай бол эможитэй өнгөрөөн гэж би бол төсөөлж байгаа. Гэтэ яг тийм болоосоо гэж би бол бодож байна. Та нарт бас бүх өдрөө аж аргал смайл эможитэй өнгөрөөгөөрэй. За тэгээд энэ хүрээ бичлэг дуусгая. Bye bye. Subscribe дарахаа мартаа.